Сайн бацгаана уу, даалаа байна. За арай гэж шинэ видеогоор уулзж байгаа да. Баяртай байна. За би өмнө нь нэг Австралид амьдрахад таалагддаггүй зүйлстэй яагаад Монгол буцахаар болсон бэ гэдэг видео хийжсэн бол энэ удаа Австралид амьдрахын юунд таалагддагвэ гэдгийг одохгүй Монгол буцахтайгаа холбогдуулан сананд орсох зорилгоор бичих гэж байна. За мэдээж амьдрах орчин. Австралийн ер нь нэлээдгүй хотууд амьдрахад хамгийн таатай хотуудын эхний 10-20-д нь ордог. Тэрхий тийм нэг төмд түжигнэж бомбож гэнсэн биш те. Хаа сайгүй цэцэрлэгт хүрээлэн паркуудтай. Тэгээ машины зогсоол ихтэй мэдээж ихэнх нь төлбөртэй. Тэгээ тоос шороо баг, цаг агарын хувьд тааламжтай гэдэг ч юм уу. Яг амьдрах орчин дээр бол ярих юм байхгүй. Үнэхээр гоё улс. Ялангуяа Мельбурн бол надад бүр амирх таалагдчихаг. За тэгээд нөгөө талдаа улс төр эдийн засгийн хувьд харьцангуй тогтвортой, гэмт хэргийн гаралтын төвшин маш багатай. Хүүхэд өсгөхөд бол нэлээд тийм тохиромжтой орчинтой санагддаг. Тэгээд тэргээ түрээд явах ч гэдэг юм уу, хүүхдээ ингээд гадуур дагуулад явахдаа чихийг нь солих, хөхүүлэх өрөө гэх мэтчлэн тиймэрхүү зүйлсүүд ингээд нэлээд сайн хангагдчихсан. 0 хаа сайгүй цэвэрхэн дотроо 0 цаастай гэдэг ч юм уу тий. Иймэрхүү 5 дахь хангасан нөхцлөөрөө бол Австралитай бол ярих юм байхгүй. Үнэхээр гоё. За дараагийнх нь хүнсний чанар. Одоо бусад Азийн улс орнуудтай харьцуулах юм бол би яг Европт байж үзэг болохоор мэдэхгүй байна. Тэгээ Азийн улс орнуудтай харьцуулах юм бол энд мах сайтай монголчуудад бүр айгүй тохиромжтой. Янз бүрийн жимс, хүнсний ногоо, цагаан эдээний боловсруулалт сайтай. Тэгээд стандарт сайтай учраас аюулгүй. Тэргээрээ бол Австрал супер. Махан дуртай хүнд бол ялангуяа монголчуудад бол Австрал гоё. Бас өөр нэг зүйл нь шууд ингээд крантны ус уухад аюулгүй. Гадуур явж байхад шууд уух зориулттай тийм цоргонууд зөндөх байдаг. Тэгэхээр усныхаа савтаал явж байхад ер нь бол заавал нэг ус судалдаж аваад ах шаардлага байхгүй. За нийгмийн харилцаа талаас харах юм бол ингээд зүгээр гараад явхад нэг тийм хүмүүсийн одоо үйлчлэгээний ажилчид гэдэг ч юм уу зүгээр л ингээд хүмүүс хоорондын харилцаа нь айгүй тийм ийдэг, боловсон, хүлээцтэй ханддаг. Тэргээрээ тийм стресс багтай. Одоо Монголд бол надад амар тийм стресстэй санагддаг байхгүй юу? Зүгээр л ингээл хоорондоо ярьж байгаа нэг тийм харьяар тэгээд би биэндээ баярлаа уучлаарай гэж хэлдэггүй ч юм уу те. Ер нь бол харилцааны асуудал дээр бид нэр жаахан асуудалтай. Энд бол хүмүүс нь нэлээд хүлээцтэй боловсон байдаг нь нэг тийм шаардлагагүй стрессгүйгээр амьдардаг. Нэг онцлог зүйл нь энд ингээд маш олон үндэсний хүмүүс хоорондоо зохицоод эвтэй нэртэй амьдарч байгаа нь бас үнэхээр давуу тал. Америкт ч юм уу өөр ингээ улс орнуудад би нэгээ гадуурхсан арьс өнгө одоо үндэс ухсаагаар нь ялгарсан тийм үйлдэлүүд ингээл дэлхийд даяар л ингээ гарч штэ. Харин Австралид бол тэр нь надаа маш бага санагддаг. Би яг энд өөрийгөө ингээ нэг тийм гадны хүн байна да, гадуурхагдаад байна да гэдэг мэдрэмжийг юусоо авч үзээгүй. Хүмүүс нь ингээл бүгд л ямар ч асуудалгүй би нэгээ ингээд үндэс ухсаагаас нь үл хамааран хүн гэж хүлээн зөвшөөрч харьцдаг гэх юм уу. Гэтэ мэдээж одоо миний энэ нийгэмд оролцож байгаа хэмжээ маань айгүй лимитэд байгаа байхгүй юу? Их сургуульд сурсан хүүхдээ хараад гэртээ сууж байгаа гэхээр маш тийм хязгаарлагдмал. Гэхдээ ерөнхийдөө надад харьцангуй гайгүй санагддаг. Тэгээд нөгөө талдаа ингээд маш олон үндэстний одоо хүмүүс байгаа учраас хаа сайгүй ингээд үндэстэн болгоны хоолны газар, ресторан, одоо янз бүрийн тийм соёлын үйл ажиллагаанууд болдог. Тэр нь маш сонирхолтой. Ер нь ингээд бодлогоороо хүмүүсийг оролцоотой байхлах гэж хин нэгнийг гадархгүй байлгах гэж маш их тэгж хичээдэг, ажиллацгаадаг. Тэр нь үнэхээр гоё. За, Мельбурний нэг гоё юм нь the best coffee in the world гэж жуулчид үздэг. Би одоо дэлхийн бүх хотод очиж кофе ууж үзээгүй гэсэн үзэг болох мэдэхгүй л байна л да. Гэхдээ ер нь бол тэгж хэлэхэд бол нэг буруудахгүй. Кофений соёл үнэхээр сайтай, баристанууд нь үнэхээр супер кофе хийдэг. Ер нь ямар ч газрын кофе байсан гэсэн гоё л байдаг. За, боловсролын систем, боловсролоо экспортлдог улс гэж хэлж болно. Дэлхийд эхний 100-д багтдаг нэлээдгүй их сургуулиуд Австралид байна. Тэгээд ер нь бол боловсролын төвшин чанар сайтай хангамж бололцоонууд нь ч гэсэн нэлээд сайн. Энд сурахаар шийдсэн шалтгааны нэг нь Америк ч юм уу, одоо Англи ч юм уу, өөр тийм англи хэлтэй улсуудын их сургуулийнхаа төлбөр нь бүр амар өндөр. Ингээд надад бол төлж чадхааргүй юм шиг санагдсан байхгүй юу. Тийм болохоор Австралиг нэг талдаа сонгосон. Бидний нөгөө нэг сурж өссөн тийм боловсролын тогтолцооноос арай өөр юм шиг байгаа юм. Арай нэг тийм чөлөөтэй. Академик талдаа бол зарим эцэг эхчүүд бол яг одоо юу гэдгийг математикуудыг гэх юм бол Монголын сургуулиуд, Азийн одоо сургуулиудыг арай барахгүй гэдэг ч юм уу тий.
тэгж харьцуулт юм билээ. Гэтэ би тэрийг нь яг үндэ сайн хэлж мэдэхгүй байна. Австралид ажиллаж амьдарч байгаа Австрали хүмүүсийн ерөнхийдөө амьдралын хэм маяг нь харах юм бол айгүй тийм тааваараа назгай дуу гэх юм уу харагддаг байхгүй юу? Ингээл нэг тийм тайван ингээл янз бүрийн газар мазарт нь орохгүйд нэх амар тийм сүртэй ингээл очром байхгүй. Ингээл бүх юмаа угаасаа нэг эртнээс цаг аваад төлөвлөөд хийчихэж байгаа учраас тэрнээр ингэж нэг оволцох шаардлага ерөөсөө байхгүй. Ингээл нарийн тийм төлөвлөгөөтэй явж байгаа байхгүй юу? Гэтэл ер нь л нэг тийм жахан тайван назгай тийм чийл одоо амьдралын хэм маяг 7 өдрийн ажлын 38 цагтай тэгээд хэрвээ илүү цагаар ажиллах юм бол ялангуяа нөгөө цагаар цалинждаг хүмүүстэй илүү цагаар ажиллах юм бол илүү цагийн хөлсийг заавал өгнө. Хагасаа бүтцэнд ажиллах юм бол одоо энгийн үед авдгаас арай жахан өндөр цалин авна гэдэг ч юм уу те. Тэднэр нь бол үнэхээр том давуу тал яг хөдөлмөрийн хуулиараа ингээд тэр бүгдийг нь айгуу гоё шийдээд өгсөн. Тэгээд ажил олгогчд нь бас тэрийг маш сайн хангадаг. Хангадгүй shady ажил олгогчдос байгаа л да. Заавал одоо тэр хүнийг нөгөө нэг тийж илүү цагаар ажиллахыг одоо шаардахгүй штэ энд чинь Азийн юунуудыг бодох юм бол ажлын байрны соёлыг бодох юм бол тэргээрээ ингээд ажил амьдралын балансыг нэлээд сайн хангаж өгсөн. Тэгээд одоо ажилласаа бусад цагаар ингээд хийж болох зүйлс маш ихтэй урдлаг спортын арга хэмжээ, янз бүрийн спортоор хийж хичээллэх талбай, гүүх одоо хүрээлэн зам, дуунах зам ингээ бүх юм ингээд айгүй гоё бэлдээд өгсөн учраас ажлын бус цагаарх тэр хүн одоо хувь хүн өөрийгөө хөгжүүлэе гэх юм бол боломж болцсон маш өндөртэй. Мельбурн болохоор Австралийн ер нь урдлаг спорт соёлын төв хотно гэж хэлж болно. Энэ жишээлх юм бол Австралийн Open болдог теннисний тэмцээн. Тэгээд Grand Prix болдог одоо удахгүй болох ч байгаа. Янз бүрийн гоё ингээд урдлаг уран сайхны үзэсгэлэн үзүүрүүлжлэгнүүд бүгд л ингээд хаасаагүй ерөөсөй байнга л ямар нэгэн гоё юм ингээд болж идэг. Тэргүүрээ даваа талтай. Тэгээд энд ирж амьдрах байгаа бол ямар нэгэн спортын хоббитой бол тэрнийхээ яг ингээд community-г олоод нийлээд явах боломж маш өндөр. Нэг бол ямар ч тийм хоббигүй хүн байх юм бол энд ирээд заавал спортоор хичээллээрээ гэж уриалъя. Тэгээд төгсгөл нь хэлэхэд миний видеог үзсэнд баярлалаа. Тэгээд Австралийн талаар арай өөр илүү бодтой мэдээлэл гэх юм бол тэр таалагддаггүй байгаа зүйлсийн видеог үзвэл бас зүгээр ах гэж бодож байна. Тэгээд ирэх байгаа хүмүүс байх юм бол судалгаагаа маш сайн хийгээрэй. Баярлалаа.